Өчигдөр би энэ хоёр зургийн тухай тодорхой хэмжээнд тайлбар хийсэн тийм үү? Ерөнхий тайлбарыг нөгсөн. Тэгвэл энэ удаад би жоо нэмэлт тайлбарыг нөгөё гэж бодчих. Тэгээ юун түрүүнд би нэг юм хэлэхэд би дайн байлтай болоосоо гэж би үрдээс хүсэхгүй байгаа бөгөөд дайн байлтаа би эсрүүцэж байгаа. Дайн дуусаасаа, намжаасаа энэ том эзэнт гүрнүүд баг буурай орнолууга битгий дайраад байгаасаа үлээ энэ дайн дуусаасаа хүчтэй нь хүчгүйгээ битгий дээрлэхэд байгаасаа үлээ ер нь хүчтэй нь хүчгүйгээ дээрлэхдэг энэ бүр ус дотроо хүртэл тийм энэ балер юмуд байгаа шүү дээ. Одоо чинь том олон хандлттай ютубер шууд санааг нь авчдаг ч юм уу ингээд хүчтэй нь хүчгүйгээ ингээд дээрлэхдэг одоо юу гэдэг нь аль өндөр албан тушаалтай үүснэ баг ажилтнуудаа ингээд даралдаг загнадаг шиг юм дарамтлагдаг шиг юм ингээд хүчтэй нь хүчгүйгээ дээрлэхдэг энэ балиар одоо системийг нураасаа гэж би хүсэж байгаа байхгүй яг үннийг хэлэхэд энэ нурж ижил одоо юу гэдэг нь те хэрэг хүчтэй нь хүчгүйгээ даралдаг энэ системд нурж чадах юм бол хятад улс ч гэсэн монголчууд руу дээрлэх гэж үзээд байхгүй. Орос улс ч гэсэн монголчууд руу одоо юу гэдэг нь тэгж үзээд байхгүй болов уу гэж бодож байгаа. Тодорхой хэмжээ жоох шудраг өстөгтөөсөө энэ нийгэм амар тавин амгалан болоосоо л гэж би одоо хүсэж байгаа. Түүнээс би дайн тулаан болоосоо гэж хүсээгүй. Тэгэхээр би энэ хоёр зургийн тухай би яг энэ зургийг би бол дайн тулаан болоосоо гэж би одоо хүссэндээ тайлбар хийгээгүй гэдгийг би тайлбарна. Тэгэд энэ зургийн тайлбарыг би юу нэгэдэ яах гэж хийсэн бэ гэхээр за яг зүгээр яг нөгөө нэг угаасаа өмнөх бичлэгийг та нар үзсэн бол яах гэж хийсэн зорилго нь ойлгож байгаа тийм үү. Тэгэд би энэ дээр юу гэж байгаа гэхээр энэ парламентын гишүүдэн засгийн газар нь те хамруулан идэж уусан ингээд томоохон усын хуралд нөлөөлөлттэй тийм үү том хүмүүс хүртэл те эрх мэдэл хамаарахгүй хэрвээ дайм болох юм ингээ өвхөн вэ шүү гэдгийг би өөртөө анхааруулж энэ бичлэгүүдийг энэний тухай хийсэн бичлэг би өөртөө энэ юу л руу илгээсэн л те ус төрчид рүү ерөнхийдөө би илгээсэн. Тийм ус төрчид рүү би ерөнхийдөө илгээсэн байхгүй юу? Энэ дөрвөн мөртний тухай бичлэгүүдийг энэ бичлэгийг ч илгээсэн. Тийм миний гол хэлэх гээд байгаа санаа яг юу юм бэ гэхээр дайн тулаад дэвшлийн энгийн ард иргэд тохирдог тийм үү? Тийм болохоор би ерөнхийдөө одоо юу гэдэг дайн тулааныг хүсэхгүй байгаа. Гэвчиг харамсалтай нь манай усын хурлын гишүүд өөрсдөө тийм үү соёлын яамтай нийлээд бүгдээр ингэ зохион байгуулсан наадам дандаа рок попын тоглолтоор юу гэж хэлж байгаа юм гэдэггүй. Тэгээ эх орныгоо төлөө тэгээр эх орноо тэлзэндээ багтааж өгдөг эмээг нь үйлүүлэн барин хэлүүлж байгаа тэр үс. Тэгээд дээрээс нь тийм үү нэг энэ бичлэг тайлбарж байгаа нэрчит сум юм гэдэг ингэж ярьж байгаанууд ингээ харахлаар ерөнхийдөө жоохон одоо юу гэдэг эх орон ч үүдэлтэй байгаараа гэж наандаж яг ингээд усаас ингээд ард түмэндээ анхааруулдаг шиг. Гэхдээ би одоо усаас нэг тийж анхааруулж ийн гэж би одоо нэг бодохгүй байгаа. Яг гэх юм бол тэд нар өөрсдөө эх оронч хүмүүс биш хата баг ихэнх нь усын хурлын гишүүд өөрсдөө. Тэгэхээр тэд нар юу хүсэж байгаа юм гэхээр магадгүй цагаад санаадаа өөрсдөө хүмүүс ам дайныг хүсэж байгаа юм уу гэж хардахаар санагдаж байгаа байхгүй надаа. Тэгээ би бол ерөнхийдөө хардаа ердөөсөө хятад бол амар хүчрэг, Оросууд амар хүчрэг, Монгол улс бол дайтчихдаггүй тийм үү. Үүнийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд дайтлаа гэж шууд орноо арчуулна тийм үү. Хийж дайныг хүсэхгүй тодорхой. Монголоос ямар ч хүн хийн зүгээр байж байгаа тийм үү. Амар хүчний эсрэг дайраад үхийг ямар хүн хүсэх юм бэ? Оросч вэ, хятадч вэ? Энэ хинч вэ одоо юу гэдгийг те нэг Ирак, Израильч юу гэдэг хамаагүй ер нь ямар нэг том улс устаа байл хүчрэх өөрөөсөө хэдхэн хүчрэх устаа байлтад үхийг хүсэх хүн байхгүй шүү дээ. Ямар ч ард иргэд тэхийг хүсэхгүй шүү тийм үү? Тийм болохоор ард иргэд эх оронч байж болно тийм үү? Миний бодлоор тийм эх оронч байж болно. Эх оронч үндэсний үзэлтэй байж болно. Харин дайн тулааныг би дэмжиж болохгүй шүү гэдгийг би удаа анхааруулж хэлэх гэж байгаа. Тэгээ дайн тулааныг бол эсрүүцэх хэрэгтэй, хориглох хэрэгтэй. Жинхэнэ хориглох хэрэгтэй. Тэгвэл нөө гин гутаа үгэндээ дайныг эсрүүцэж байгаа юм шиг л да ардуу нь үйлдэл нь
Гэт дайныг зөвтгөж байгаа юм шиг юм хийдэг хүмүүс шиг байж болохгүй гэж би өөртөө хэлж байгаа л да. Бид нар үгээрээ ч тэр би сэтгэлээч тэр дайныг өргөдөө эсэргүүцэх хэрэгтэй гэж би өөртөө хэлж байгаа. Тэгэхээр өмнөх зурган дээр би нэг юм жоохон дутуу тайлбарласан гэж магадгүй л дээ. Юуг дутуу тайлбарлах вэ? Сатаны хүсэл. Сатаны хүсэл ерөнхийдөө юуг агуулж байгаа юм бэ гэхээр дэлхийг хооронд нь байлдуулж асар уу гашууд зовлон авчрахыг хүсэж байгаа гэж хэлж байна. Ерөнхийдөө бол маш их хэмжээний зовлон авчрах гад оролдож байна гэдээ ойлгочих. Зовлон, шанал маш их ард иргэдэд хэрвээ байлдах юм бол сатаны зорилгыг биелүүлж байна гэсэн үг. Хэрвээ байлдах юм бол хэрвээ дайн байлдаан болох юм бол сатаны зорилгыг биелүүлж байна гэсэн үг. Тэгэхээр айл болох дайн байлдаангүй тийм үү? Айл болох тэмцэл тулгаангүй айтайхан шиг багасаа гэж би хүсэж байгаа. Тэгвэл мэдээж хэрэг их орныхоо төлөө өөрсдөө шудрагсны төлөө энүүхэндээ тэмцэлгүй байгаа. Тэгвэл мэдээж хэрэг хийж тийм үү? Дайн болохыг хүсэхгүй шүү дээ, тийм үү? За тэгээд би үүнийг хэллээ. Би бол дайныг эсрүүцэж байгаа гэдэг. Би эсрүүцэх хүмүүсийн талд нь байдаг гэдэг би хэлээ. Хоёрт тийм үү? Сатаны хүсэл бол ерөнхийдөө дайн дэгдэх шүү. Үүнийг би бүр маш тодорхой анхааруулад хэлчихье. Сатаны хүсэл бол дайн дэгдэх шүү. Одоо үүнд нь манай улс төрчид битгий автчаасаа билээ гэж би хувьдаа хүсэж байна. Манай улс төрчид ерөнхийдөө нэлээд хятадтай холбоотой болцсон юм шиг бараг л санагдаад байгаа. Тийм үү? Энэ тэмдгүүл тийм үү? Одоо хаяада хятад нэлээд хятадтай холбоотой юм шиг л болцсон юм шиг байгаад байгаа. Тэгээд би хувьдаа юу гэж хүсэж байгаа юм одоо үгүй шудраг ёс тийм үү? Хэрвээ ингээд те тогтохгүй тийм үү? Ард ирдэг бүр ингээд хүчээр ингээд дайн руу ингээд тулгаж штэ хэрвээ одоо энэ хаан тэмдэгтэй хүнээс л хамаг гэдэг юм ихлэлгээд байгаа юм л та. Ийм тэг цагаан мөрт тийм ийм тэг хааны тэтгүүн гэдэг нь одоогор ерөнхийдөө бол төр барих хамгийн өндөрлөгийн зин илэрхийлж магадгүй гэж би хар бодож байгаа шүү дээ хардаж. Тэгэхээр ийм хүмүүсээс хэрвээ юм ихэлдэх юм бол дараад нь яах вэ гэхээр хаад ноёд бас үхнэ гэдгийг илэрхийлээд байгаа шүү дээ. Би бол хувьдаа дайн байлдааныг эсэргүүцэж байгаа гэдгийг үүний дэлгэнд хэлмээр байна. Сатаны хамгийн гол хүсэл бол ердөөсөө энэ дэлхийг дайн байлдаанд унгаж өөрийнхөө эрх мэдлэг хутлааныг араатан төгсөн шилжүүлээд хүмүүсийг боолчдоод дайн байлдаанд уруу татаад энэ бол ерөнхийдөө өвхөн давтуулаад тийм үү тэгээд өнсөглөн тийм үү одоо юу гэдгийг ингээд ороо бусгаан цаг болоод хүн төрөлхтний тоог ерөнхийдөө одоо 4-3 гэж илүү 4-1 гэж илүү одоо 3-1 гэж илүү юу лээ юмтач цөөлнө гэж байгаа байхгүй ерөнхийдөө хүн төрөлхтний сатаны зорилго бол ерөнхийдөө хүн төрөлхтний тоог цөөлөх. Тэгэхээр үүнийг эсрүүцээд би одоо энэ бичлэгийг оруулж байгаа. За тэгээд өнөөдөр хэдэн болж байгаа болохоор 2025 8 сарын 23 цаг 53 минут болж байна. За тэгээд энэ хүрээд энэ бичлэг өнөөдөр дайныг эсрүүцээ. Тэгээд сатаны энэ дайн гарах гэдэг амиг бүгдээрээ зогсооход хувь нэмрээ оруулаасаа гэж би хүсэж байна. За тэгээд энэ бичлэгийг өнөөдөр өндөрлөө.